Өглөөний өдрөг үзэгчтэй лайк хийчтэй эрүүл мэндийн телевизийн өглөөний зочны ярилцлагын цаг маань ийхүү эхлэж байна. Өнөөдөр манай студид маань механик инженер ажилтай MGD компани үүсгэн байгуулагч захирал Отгонбаяр Ахмад хүрэлцээрсэн байгаа. Танд өглөөний мэндийг хүргэе. Сайхан амарч байна уу? Сайхан амарч. За тэгэхээр магадгүй таныг таних хүмүүс бас байгаах, танихгүй хүмүүс ч байгаах. Ер нь та одоо MGD компанийнхаа тухай өөрийнхөө тухай товчхон танилцуулах хүргэж. Манайх яг 1996 оноос хойш л ер нь жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж, тэгээл ноос, арь ширний одоо төхөөрөмж, иймэрхүү юм хийх, засвар үйлчилгээ хийх гэл энэ ажлаар л ер нь одоо л явж лээ л да. Тэгэл яг ямар ч гэсэн гол нь бол төхөөрөмжүүдээ хийх л юмд анхаарлаа тавиалаа. Тэгээд одоо болж байна. Би бол яг мэдж байна. Facebook-оор нэг хэсэг нөгөө нэхийний үйлдвэрлэл, нэхийний тоног төхөөрөмжийг Монгол ухаанаараа хийгээд энэ ингээд ийм сайхан үйлдвэрлэл болоод явж байна. Дэмжицгээ Монголоо залуугаа дэмжицгээ нэг хэсэг бол Facebook-оор тэгж яах би бол таныг харж ирсэн байхгүй. Тэгэхээр үйл ажиллагааны чиглэл нь ойлгомжтой тоног төхөөрөмж үйлдвэрлэл юм байна. Ер нь ингэж ярьдаг штэ. Инженер хүмүүсийн гарт тэгээ улсын хөгжил явдгаа гэж ярьдаг. Тэгэхээр та яг ингээд үйл ажиллагааныхаа чиглэлийг сайхан тодорхой яриад яг одоо ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байна, таны цааш тийм бодож явдаг юмнууд юу байна, саад тодорхойлж юу байна хоёлаа сайхан ярилцъя гэж бодож байна. Тэгээ ер нь энэ төхөөрөмжүүдтэйгээ бол нэлээд дээр хийсэн л дээ. Тэгээд яг тухайн үед нь ч одоо нэг хэрэг юу ясангүй. Тэгээд хэдэн онд хэлээд нэг баахан их юм хаягдаал ерөөсөө 300 төгрөгөөр ч авах байсан. Тэгэхэд хүмүүс одоо энэ аршир юу яах юмсан янзлах хийх юмсан инээ тэрэгэл овоо тэгээ явахаар нь арширны төхөөрөмжүүдийг бас дахиад хийж эхэлсэн л дээ. Энэ Facebook ч овоо хатайхан гарсан юм чи энэ хөхөр зар тавихаар овоо гайгүй бас хүмүүс юм уу даавна. Тэгээд нэг ч гэсэн бас ер нь нэлээ олон газар юу хийсэн. Манайхаас төхөөрөмжүүд аваад их гайгүй явж байгаа газар байдгийг. Одоо янз бүрийн сум орнотгоос зарлсан одоо нөгөө жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх тийм үзэсгэлэн гардаг байхгүй юу. Тэрэнд бол нэлээд хэдэн газрууд байдгийг миний пэйжн дээр бас би хуулаад авчихдаг. Тэгээд шагнуулж магтлуулаад төрүүлээ тэгээд яг төхөөрөмж юм аваад юм хийж байгаа улсуудыг харахаар бол гоё санагддаг л да. Тэгээ манайх ч одоо овоо хэдэн залуучууд бас л одоо анханаас нь шухуул явсан дагаал явж байгаа хүүхдүүд энэ төр байна. Бид нэр маань бушуухан шухуулж аваад манайхаас нөгөө юм авсан чи ийм тийм хийцэн байна. Тийм уралдаанд орж гин тэгээд бүгдийг л хичээд яваад байдаг юм. Тэгээд яг төхөөрөмжүүдээ яг хүмүүстэй хүргээл явах юм бол одоо хөдөө орон нутагт одоо үнэгүй болоод байгаа аршир нэхий энэ төр чинь нэг ч гэсэн боловсруулаад явчихвал бас тийм үстэй. Өөрсөнд нь ч хэрэгтэй. Одоо ингээл янз бүрийн солонгосоос гээл суудлын бүрээс гээл тэгэл янз бүрийн юм чи ороод ирж чинь 200-300 мянган төгрөг чинь л бас л эндээ үлдвэл бас л нэг өөр. Тэгээд манайханд бол гарц гаргалгаа байгаад байгаа байхгүй юу? Одоо тугаагаас одоо жижиг дунд үйлдвэрийн газрын улсууд ирж байгаа юм. Тэгээ манайхаас бол тийм улсууд юу явдгүй шүү дээ. Тэгэхэд тэндээс ирээд одоо ингээд бид нэр одоо орон нутагта танахнаас эсхий арь шир энэ төр эндээс Монголоос бас зөөх туртай юм бид нар чинь. Ер нь манайх ч яг тийм нийл орн болохоор хүмүүс боддог л хэлбэтэй. Малаа л одоо эдгээр чинь сайн янзалдаг. Малынхаа юмыг л одоо арь ширийг сайн боловсруулдаг гэж тооцоолт юм шиг байна. Тэгээд тэндээс улсууд ирээд ингээд манад одоо ингээд ийм юмуудыг бэлдээд өгөөч гэд. Одоо хэл гайл чинь тэтгэд дөрөв хэцүү шүү дээ. Манайх эндээс нэг төмөрөө хийгээд эхлээрээ гаргана гэхэд айгүй хүндрэлтэй. Тэгээд бид нэг авч явахад айгүй хэцүүгээд 14 хоног бүр манай дээр авчираа хүнээс суулгаж чаад. За танахаас үдэг яг энэ төхөөрөмжийг чи ингэж хийх үгээд жижигхэн деталаар хийлгэж авч байгаа байхгүй. Тэгээл тэр хүн нь энэ ч суугаад нөгөө юм хүмүүс сурж аваад тэгээ явдгийг. Юунаас өөр Монголоос хүртэл ирж ирсэн л да. Монголоос хятадаас бол тоног төхөөрөмж нь орж ирсэн ч үнэтэй. Тэр нь манай нөхцөл таарахааргүй төхөөрөмжүүд байдаг байхгүй. Тэр чинь нөгөө янз бүрийн тос мостой тийм явахаар чинь тийм химийн материалаар бараг сэгсэрхэд бэлэн болчдөг юм зодоо гаргаад ирдэг. Манайх гэртээ нэг хүн ямар нэгэн үйлдвэр байх вэ?
Тэгэл нэг цагаан магандаа дүрж жагаад бог мокро угааж жагаад илтчих гэхээр нэг гараар нь хот удаан суугаад байхад айгүй хэцүү байхгүй. Тэгээд өвөр Монголоос үргэлж. Гэхдээ тэд нэр яах вэ бүр бүтэн хийгээд ингээ хайрцаглаад нөгөө юу шошгоошиг наагаад буцаагаад бараг л манах руу гарах тийм үд хийж өгч мөгөөч гээ орж ирж хэлсэн. Бид нэр тэгээд одоохондоо яаж тэрийг яах вэ? Тэгж гарах уу гэдэг. Тэгээд нэгсэндээ жоох унтсан л да патент гэдэг. Тийм шүү дээ. Тэрийг яг асууж байна. Оюуны өмчийн асуудал чи яа шийдэгдгийг та тэгээд одоо жишээлбэл тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлээд хүмүүс өгдөг тийм монголчууд. Тэгэхээр чин таны оюуны өмч гэж юу байх юм? Дээрээс нэмээд ямар хүмүүс танд илүү их хандаад ямар хүмүүс нь юу ч хийхгүй. Одоо нөгөө инженер хүний хувьд те хөгжлийн гарцыг та ер нь бас яаж харж байна? Ер нь хөдөө орон нутгаас бол залуучууд голдуу. Тэгэл нөгөөдөл маань болохоор уул юм хийх санаатай тэгэл уцаар яриад одоо ингэж хийж юмээр байна. Тэгэл орон нутгийнхаа нөгөө юуг хүүгүү зээлмэл энэ тэрийг авах гэсэн юм. Гэт орж ирнэ. Тэгэхээр манайх одоо нэгсэндээ тэднэрд нь хартан барьцаа болоод засаг дарга руу ярьж үзэн орон нутгийн нөгөө иргэдийн төлөө шинжилгээг ярьж үзээд хурал руу ярьж үзээд та нар одоо тэр хүнээ дэмжиж ингээд юмаа хийх гээд байгаа юм байна. Манайх юуг нь барьцааг нь үгүй барьцааг нь тавь том төхөөрөмж манайх яах юм хаан багны лизэнтэй бас. Тэгээд ийм юм байдаг учраас одоо энийг итгээд тэр хүүхдэд нөгөө ажлын байр маяг энэ тэр янз бүрийн сумын төвдөр тэтээ тэргүй одоо ингээд сум болгон дээр ингээд хаягдсан барилгууд байдаг. Нөгөө барилга гэж тэ балгаас. Балгаас болсон. Тэрийг нөгөө хүүхдүүд чинь л тойрол одоо энэ дотор ингээд юмаа хийчихвэл бид нэр шинэ байшин барьж ахаа энэ гэж ярьдаг. Уг нь бол ингээд яг бизнес сэтгэлгээ нь бол яваад байна тийм. Яваад байна. Хийх юмтай хийх хүсэлтэй хүмүүс бол байгаа тийм. Сумын удирдлага болоод засаг захиргаан дэмждэггүй байна гэж яг нэг баг дэмжихгүй шүү дээ. Тэгээд одоо тийм байшингуудаа өртөө өчгөө. Тэгээд тэрийг нь авъя гэхээр бас л нэг хөрөнгө болохоор нэг гоцсуудыг нэг нөхөр ч юм уу нэг дарга ч юм уу аваад хитэн нэг хэрэг бол нэг юм аваач гэдэг. Яг ингээд авахаа болоод засаад авъя гэхэд эднэрт эзэнтэй гэдэг нэг байшин гараад ирдэг. Тэгээд нөгөөдөл чинь гэр мэрт юм хийм мэн гэдэг. Гэхдээ яхаа залуучууд итгэвтэй бас нэлээд олон залуучуудаас тэгэл одоо хөл гад дээр юу яатсан нэг жил гарan 2 жил ажиллаад хав ингээд ажил төрлөө сайн явуулаад машин цашаа авцсан орж ирнэ. Тэгээд нэг одоо юуныхаа юмд одоо бас их дажгүй явж байгаа юм чи ингээд юу яриад ирнэ штэ сүүмүү тэгээд ганц нэг нь мацах бариад ирнэ. Тэнгүүт нөгөөдхий чи манайхан давс нэг хамаатан чи ирэх шиг боллоо даа гэл. Өдөөний хүмүүс бас дажгүй тэгээд ингэж ойлголоо зөв үү? За тэгээд хөдөө орон нутагт одоо яг таныг тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг юм байна. Энэ хүнтэй хамтарчих юм бол энэ бизнесээ би үргэлжлүүлээд ингээ явах боломжтой юм байна. Засаг захиргаад дэмжихгүй байгаа учраас гээд тантай шууд өөртөө ч ингээ холбогдчих гэсэн үг үү? Тэгэхээр та буцаагаад нөгөө хүмүүсээ батлан дааж агаад тэгээд бизнесийн хүссэн тоног төхөөрөмж гаргаж өгөөд ч юм ингээ бизнесийн дэмжээ явж гинэ гэж би ойлголоо зөв үү? Зөв. Ер нь тэгж л байгаа л та. Ер нь ихэнх нь л ер нь тэгээд бас ноосны төхөөрөмжүүд чинь бас нэлээд үнэтэй шүү дээ. Бид нар чинь бас өдөөнийхэндээ өөр хүнтэй 10 хэдэн сая төгрөг төр болоод явчихаар сумын захиргаа нөгөө сум хөгжүүлэх санд нь бас хүүтэй хүүгэн мөнгө байж идэг. Тэрийг нөгөөдүүдийг итгэж өгч чадахгүй. За сайндаа л нэг ахтуу махтуу дэлгүр үлгүрийнхэндээ өгчдөг нөгөөдүүл найдвартай буцаад өгчнө гэд. Нөгөөдүүл нь нөгөө мөнгөөр төвч дэлгүүрээ ажиллуулна. Хүнсний юм болохоор илүү найдвартай гэж боддог баг тийм. Тэгдэг л баг. Тэгээд өөр юмдаа бол мөнгө гаргах гэхээр айгаад гэдэг юм. Тэгээд зарим нэг нь сумандаа юм хийж чадаагүй ч ашиглаж чадаагүй ч нэг сум хөгжүүлэх сангийнхаа мөнгөийг буцаагаад татагдсан гинэ тэргээл орж ирнэ л дээ. Ер нь бол яг ажлын юуг нөгөөх ачааллуудыг бас өнгөсөн юмуудыг л хийж л байна. Би яг таны дээр яг инженерийн талаас их сонирхож асуугаад байгаа байхгүй яг би өөрөө тэр чиглэлийн хүн биш л дээ. Гэхдээ одоо ингэх юм уу? Одоо гадаадын одоо нэг үйлдвэрлэлийг харж агаад за ийм юм байвал зүгээр юм байна гэж бодоо хийждэг юм уу? Эсвэл манай орчин нөхцөлд Монголын ахуйд ийм юм тохирох юм байна гэж бодоод хийдэг юм уу? Тэгээд тэр нөгөө оюуны өмчийн асуудал чи яаж яригддаг гинэ? Ер нь өөрсдөө эндээсээ л хий. Одоо энд за манад арсны машин маань ер нь ямар машин байж вэ таарах уу? Би энэ чинь бүр анх 89 онд хийжсэн машин. За. Тэгэл энэ чинь сор гэж манай арсны өдрөөс тэндээ би 2 машин хамгийн анх хийж өгөөл. Тэгэл
одоо оюуны өмчийн талаар бол бид нэр патент авахд амар хэцүү. Тийм. Тийм тэр чи одоо ингээл тэн дээр байж байгаа нэг болтыг за нэг миллиметрээр ингэж зурна. За тэгээд дээрэс нь бусад одоо ингээд орнуудад одоо наадах байна, нэвтэрсэн байна уу, тэрний хуулга байна уу гэд юм хийхээс илүү асар хүнд. Би ерөөсө 2 3 удаа тэр юмуудыг өгсөн. Тэгээ одоо ингээд за энэ дээр ч одоо ингээд яг бүр тэр чинь бүр үйлдвэрээсээ гараад ирсэн ингээд $200 шаариг байна гэх тэгэхээр энэ шаригийг тийм металлаар хийсэн, тэдэн номертой ингээд энэ бүгдийн задлж бичгээд орж ирдэг байхгүй. Ямар шаардлагагүй юм бэ? Тэгээ одоо тэр хүн яах вэ? Миний авицсан юм дээр нэг тамга тараал өгөх юм уу? Би өөртөө ойлгоно сүлдээ тэгээд тийм ажилд ер нь явахаа байсан. Хүн суртал тийм тэр чи ерөөсөө одоо миний бодлоор оюуны өмчийн газар гэдэг чи одоо тийм юм хүн хийгээд байна. Нэг хүний патент тулгаалаад байна уу? Эсвэл энэ чинь дэмжих ёстой юу гэдэг. Тийм дэмжих ёстой энэ хүний патентын өгөх ёстой юу гэдгийг одоо тэр дуучин бол дууныхаа юмуудыг л дорн авцсан гэж одоо нөгөө юу яадаг үсттэй. Тийм. Одоо цахан лангуун дээр гарчлаа гэх өөр юм болоод идэг. Тийм. За оюуны өмчийн хувьд бол таны хувьд бол тийм байдаг гэж би ингэж асууж байгаа юм. Одоо та нэг ингээд ноосны одоо ноос нэхийний машин ч юм уу тоног төхөмж та үйлдвэрлээд хөдөө оронт тийм нэгэнд хийгээд өгч штэ. Гэтэл таны тэр яг хийж өгснийг нь тэнд бас яг өөрснөө хийгээд ингээд явж байхаа тохиолдол байх юм уу? Тэр үед тэр үед та ямар гар марсаа дэмжин штэ. За. Тийм нарийн тоног төхөмж та нарт ингээд чадахгүй юм уу да одоо ингээд чи яг тэрийг хийж чадахгүй ойлгомжтой. Чи тэрийг манахаас авчих. За. Тэгээд бусдуудын бол тэд нар ч өөрөөр их сайнтал нэг орчин тойрныхоо ах トゥ нартай ч юм нөгөө ажлын дүү дөөдүүд чи нэг ээж аавдаа нэг тим хийгээд өгсөн ингээд яг зарим нь бол зарим нь бол одоо мөнгө төгрөгөндөө авчигдаад хийчмээр харагдаад ингээд явна. Тэгээд зөвлөгөө мөнгө авна л та. За. Яг үнэхээр би одоо цааш нь зарахгүй та энийг одоо ингээд юу яачмаар өөрөө ингээд хий яачмаар. Тэгэхээр нь яг одоо нарийн хүн хийж чадахгүй гараараа тэр бол хийчихгүй нарийн юмуудыг бол хийгээд өгөх юм байна. За. Би ч одоо нөгөө таныг оюуны өмчөө бас ингээл түрүү яагаад жоохон унжаад гадны өмөлт хийж өгдөгөө гэдээ ярьсан шүү дээ та. Тэгэхээр би бас оюуны өмчөө хамгаалаад яг өөрснөө зөвхөн тоног төхөөрөмж үйлдвэрлэе гэх юм чинь цаашаа хүмүүсээ дэмжээ явдаг бол маш талтай дэмжихгүй залуучуудад дэмжихгүй бол болохгүй шүү дээ. Тэргүй элдвэр гэдэг чинь ерөөсөө хэтрэгнээс ахуулаад үндсэн зарчим байж л байгаа юм чинь би тэрийг оюуны өмч авчлаа гэж одоо ингээл энэ ч 10 талаас нь бараг зургийг аваад оюуны өмчийн баталгаа бас манай яг одоо энэ элдвэрийн машин дээр хийгээд явж идэг улсууд. Зарим нэг улсууд ярьцлууд энэ чи патенттэй юу одоо манай нэг тийм хүний нэг уул наад дээр чи патент байх хэрэгтэй гэдэг. Энэ чи одоо ингээд үндсэн одоо бүрэлдээ аль дээр нисэл техник хөгжөөл элдвэрийн машин чи гараад ирсэн юм чи. Тийм ээ тийм. Бараг бид даавч энийг сайжруулсан ийм загвар дээр би авна гэж одоо тэгэл тэрнийхээ хойноос патентынхаа мөнгийг хөөцөлдөн гэж ингээд тиймэрхүү юмуд би ойлгохдогчгүй мэдчихгүй шиг л ямар ч юм да хийх. Тийм, ер нь бол одоо гэхдээ 96 оноос хойш гэдэг чинь бага хугацаа өнгөрсөн байна. Тэгээ энэ хугацаанд одоо ер нь гээд энэ мандат одоо жижиг дунд бизнес. Одоо ялангуяа хөдөө орон нутгийн хүмүүс чинь баг малчгүй болж байна. Тэгээ хийх юмгүй одоо ингээд бизнес хийх гэдэг ингээд та яг одоо өөрийнхөө чадлаар компанийнхаа бодлогоор ч юм ингээд дэмжиж чинь ер нь улс их орны хувьд та зүгээр их арай жоохон том асуулт асууж яж магадгүй. Гэхдээ ер нь яавал яг инженер болохоор ч асууж байгаа нөгөө яавал ингээд Монгол ус ядаад нэг үрх 10 үрх нийлээд ингээд хоббийн бизнестэй болох боломж нь ямар саад дотор байгаад гэдгийг төр цэцгээс яавал боломжтой та бодож явдаг юм байна. Ер нь одоо үгүй ажил хийвэл ер нь юу байхгүй шүү дээ. Юугаар ч гэсэн ямар ч гэсэн ажиллаа хийгээд яваал юм л да. Ажил бол ажил хийлгүүл нөгөө санаа зөв заяа зөв өгчээр ажил хийх хүнд л өөрөө л тийм бичингүй байх юм бол бүгд л болно. Юмаа нийлээд хамтарчаад явъя энэ гэдэг юмуудыг нь бол нэг юм хийх гэхээр бусдад нь олон хэмжээ явуул болно зүгээр л одоо нэг юм чи. Тэгж чадахгүй тэгэл нэг тийм юм гэл янз бүрийн би бинийгээ одоо доош нь хийгээд л одоо тэгэл надад ч бүтэхгүй байхаа гэд. Манайхан ч амар их мэддэн шүү дээ. Нийгэм ярахаар би мэднэ л. Ер нь ч мэддэм Монгол хүн чинь ер нь айгүй гүйлгээ ухаантай шүү дээ. Нэг тийм ингээл тэр тэр ч мэднэ би. Надаас илүү яриад өгч шүү дээ. Зарим нь бол яг ингээд нөгөө бариад хийгээд явчихна гэхээр бас жоохон хэцүү одоо тэгэл гол нь тэр чинь залхууг л байхгүй юу. Тэрнээс биш тэр тэгж сайхан ярьж байгаа юм чи мэдээж ойлгох юм багш тэр толгой аягуулсан хэрэг бод сүнс ингээд ойлгоод тэр чинь ингээд хийхээс юм чинь дээрээс нь гоё санааг хүртэл нэмээд явчихдаг. Тэгэхээр тэр чинь яг одоо нөгөө нэг тийм одоо нэг юм хийх гэж бодоход бол тэр чинь яг одоо нөгөө нэг тийм одоо нэг юм хийх гэж бодоход бол тэр чинь яг одоо нөгөө нэг тийм одоо нэг юм хийх гэж бодоход бол тэр чинь яг одоо нөгөө нэг тийм одоо нэг юм хийх гэж бодоход бол тэр чинь яг одоо нөгөө нэг тийм одоо нэг юм хийх гэж бодоход бол тэр чинь яг одоо нөгөө нэг тийм одоо нэг юм хийх гэж бодоход бол тэр чинь яг одоо нөгөө нэг тийм одоо нэг юм хийх гэж бодоход бол тэр чинь яг одоо нөгөө нэг тийм одоо нэг юм хийх гэж бодоход бол тэр чинь яг одоо нөгөө нэг тийм одоо нэг юм хийх гэж бодоход бол тэр чинь яг одоо нөгөө нэг тийм одоо нэг юм хийх гэж бодоход бол тэр чинь яг одоо нөгөө нэг тийм одоо нэг юм хийх гэж бодоход бол тэр чинь яг одоо нөгөө нэг тийм одоо нэг юм хийх гэж бодоход бол тэр чинь яг одоо нөгөө нэг тийм одоо нэг юм хийх гэж бодоход бол тэр чинь яг одоо нөгөө нэг тийм одоо нэг юм хийх гэж бодоход бол тэр чинь яг одоо нөгөө нэг тийм одоо нэг юм хийх гэж бодоход бол тэр чинь яг одоо нөгөө нэг тийм одоо нэг юм хийх гэж бодоход бол тэр чинь яг одоо нөгөө нэг тийм одоо нэг юм хийх гэж бодоход бол тэр чинь яг одоо нөгөө нэг тийм одоо нэг юм хийх гэж бодоход бол тэр чинь яг одоо нөгөө нэг тийм одоо нэг юм хийх гэж бодоход бол тэр чинь яг одоо нөгөө нэг тийм одоо нэг юм хийх гэж бодоход бол тэр чинь яг одоо нөгөө нэг тийм одоо нэг юм хийх гэж бодоход бол тэр чинь яг
За одоо бас нэг гол юм асуух гэж байгаа нь би нөгөө та одоо нэг хог дахин боловсруулах тий хогны юм ботлуур жижиг юм юмнуудыг дахин боловсруулаад одоо гаднаас ямар нэгэн одоо 65 мянган долларын гэнүү тийм тоног төхөөрөмжийг Монголдо үйлдвэрлэх юм боломжийг бий болгоод ингээ ажиллаж байгаа гэж би сонссон. Энэ тухайгаа яриач. Бид нар энэ тухай судалсан. Энэ ч бас нэлээд нэлээд олон жилийн өмнө яригдсан асуудал. Энэ тухай бид над дээр бас хүмүүс санал тавьж ирээ. За одоо ингээд ийм төхөөрөмжүүд одоо ингээд ороод ирэх юм бол гаднаас асар үнэтэй хэлээ. Тэгээд одоо ингээд би тэрийг нь судлаад үзсэн. Одоо тэгээд хог хаягдл манайх ч одоо дэрий чи ингээд тооцоолоод үзэхээр нэг суман дээр өдөрт сум гэдэг маань нэг хайхтар олон биш үнэтэй шүү дээ. Тэгээд л нэг 2-8 мянган үнэтэй юм байна. Тэгээ эн чинь өдөрт нэг 300-аас 500 кг хог зүгээр л ахын гэрээс гарч байгаа нөгөө юутай тортоогууд ингээд тэгэхэд эднэрийг дахин боловсруулах тийм ямар арга байдаг вэ гэдэг. Тэгээ би ч дангаараа тэр чинь ямар бид нар бол яг техникийн талаас нь шийдлүүдийн бол ингэж хийгээд ер нь хийгээд тавьчихсан. Хийгээд одоо энэ хогууд нь гараад ирж штэ. Тэгээ тэр нь үндсэн зарчим нь ийм хог гараад ирэн сум дээр. А энийг ч одоо буцаагаад аваач булахад юу нэг тонн хогонд 50 мянган төгрөг усын төсөөс гарна. Тийм байсан. Одоо тэгээд өөрчлөлт гэдэг чинь гарч ирсэн хогнуудыг хөрсөнд хийгээд байхгүй юу? А тэгэхээр энийг бол нөгөө сайнаар шийдэх загвар нь болохоор нөгөө хогуудыг авчираад цаас байна уу, уут байна уу, төмөр байна уу, юу ч байна хамаахгүй. Бүгдийг шуудаа тавьчихад тэр задлж үзэж ангилах шаардлагагүйгээр нөгөө ботлоорондоо хийгээд бутлаад ирчих өөхөө. Бүр ингээд нутаглаа гаргаад ирчих. Тэгээд гараад ирэхээр нөгөөдхийгөө одоо тийм нөгөө цемент, тийс шавар янз бүрийн юмнуудаа технологи юмнуудаа хойлоод тэгээд тэр ерөөсөө ингээд тэр годомжинд байгаа айлууд тэр чинь жоохон шүү дээ 20 тонны кабинертэй давхиж тэр тэнд нь тавьчихна. Тэнгүүтээ энэ годомжаа бид нар одоо ингээд бетонтноо гэж гэх юм бол хогод авчираад хэрлүү хийн. Тэгээд нөгөөдгөр чинь ингээд шууд тэр годомжийг бетондо тавьчих жишээ. Нөгөө хогууд чинь юунд тасгарахгүй, хөрсөнд тасгарахгүй. Хогоо буцаагаад ашиглаад тий. Хөрсөндөө болохын оронд түүхийд болгож юм гэсэн. Тийм. Тэгээд нөгөөдгий чинь дагсан бас их зөндөө юу саналууд бас их олон хамтарч ажиллаж байгаа инженерүүд байгаа л та. Бид нар чинь тэрнээсээ дулаан гаргана, тэрнээсээ тог гаргана, киловаттууд гаргана гэл. Тэгэд ер нь энэ санаа маань бол их зүгээр. Одоо бид нар чинь хотынхоо годомжаар 20 мянган төгрөгөөр машин авгаалгацсан хүн яваад ажилдаа очиж буцаад ирэхэд хар машин саарл цагаан машин авчаа гэдэг заримдаа тэгдэг байхгүй нэ. Хайж мацаа өөрөө тэгдэггүй шорон дарагдсан л явж байгаа л та. Гэхдээ тэгж яхаар одоо 90 дээр очиж үзэж байгаа л байх манайхан. Дээхэн үед ямар байсан тийм үстэй. Шороо мороотой хэдхэн автхар байсан л байсан. Одоо яаж одоо ерөөсөө шорон дээр гიშх газар нэг ч байхгүй шүү дээ. Бүгдийн бетонтын өчөндөө замын ардхан зам хардаад одоо ингээд асфальтлаа тавьсан байна. Тэгэхээр ядахтаа ингээд нэг сумын төв дээр тэрийг тавьчих юм бол нэлээд олон хүмүүс ажилттай байгаад байх. Тэгээд дээрээс нь хог хаягдаа тэрүүгээр нэг манруулаад лаахгүй авчиглаа тэр чинь нэгсэндээ юу талбай нэмэнд түүхэд болоо хуурч байгаа байхгүй. Харин тийм ээ. Тэгээд нөгөөдхийгөө зам талбайгаа айлуудаа хашаан дотор сайхан тусландаа гарцсан юм шиг байгаал байгаа боловч үгүй. Жохон салхилахаар манараал гэрээ хичнээн ажилтаа байсан ч гэсэн ингээл хөрөнгө мөнгөтэй жоорхоос саарлагдсан. Шорондоо дарагдаал. Тэгээд одоо хүмүүс өөрсдөө юу яах хэрэгтэй шүү дээ. Манайх тийм шүү дээ. Гасаа хогоороо ятгата хашаага бетончмаар ингээд. Тэрийг одоо тэгээд хөрөнгө зараад болж яхаар тэрэндээ нэг хэдэн төгрөг зараад талбайгаа сайхан бетондоо тавьчихвал гэж та бодсон. Ер нь тэгж бодсон. За тэгээ одоо яг тэгж бодоод тэр тоног төхөөрөмжүүдийн одоо үйлдвэрлэсэн байх. Үйлдвэрлэсэн. Тэгээ одоо яг үйл ажиллагаа нь ингээд жиглээж явъя гэхээр асуудлууд юу байдаг вэ? Ямар асуудал яаж байгаа эсвэл зүгээр хэвээ яваад. Гэхдээ энийг би одоо ингээд зөвхөн ингээд гэхээр чи хүн өнөөдөр өөртөө нь өгж байгаа ганц талах биш болохоор тэр чинь хувь хүн өөрөө тэрийг аваад ашиглаад явах тийм нэгсэндээ компани байгуулаад явах ч тийм юу нөөц ашигын талаасаа бол нөгөө хувь хүнд бол жоохон асуудалтай.
Тэрийг бол улс олон төр дэмжээд тэгээд орон нутгийн нэг суман дээр нэг тийм байхад бол хоёр дахь түүхэдийн хаягдл маягдл нэр гэж хог мог гарна гэсэн ойлгож байхгүй шүү дээ. Улсаас бол хэмжээд өгчвөл бид нар тэрийг очиод үзье гэхэд одоо ингээд бүх тоног төхөөрөмж тэр чигээр хийгээ тавьчихсан. Зурагчийн хөтлөөсд хийж байгаа шүү дээ. Ягаад гэх юм бол бид нар зурагчийг очиод 90-ээс сая хэдэн зугаар аваад ингээд бас нэг 91 дэмжсэн байж байгаа. Тэр манайх энэ өшөө хямдхнаар өшөө хурднаар ингээд хийгээд хийж чадахгүй юм гэж юу бол байхгүй Монгол хүмүүс нэрэд. Тэр чи хийгээл тавьчихна. Ганцхан тэр нэг одоо нэг 100 Туркээс авчирлаа гэдэг шиг л тийм багцаад байхгүй. Гал төлөх 100 хийж чадахгүй Туркээс гинүү ханаас ч гинүү авчирсан гэж сураг байдаг юм лээ. Нэг өргөний дээр нь утаагүй 100 муух гэсэн юм явахаар. Тэгэхээр 100 хийчгээ зөндөө газар байсан гэдэг тэгээд. Энийг дээрээсээ дэмжиж өгөхгүй, зохицуулж өгөхгүй болохоор л ингэж тах шүү. Одоо би ингэж ойлголоо. За тэр нөгөө хог боловсрол нөгөө ботлоор гэж та сая ярьлаа шүү дээ тий. Тэр чин байгаад тэгээд хэрэгжүүлэхийн тулд хувь хүн худалдаж авах, ганцаараа тэрж худалдаж аваад ганцхан гудамжаа ясна гэж байхгүй учраас засаг дөрөөс дэмжих ёстой юм а бодлогын хүрээнд гэж ойлголоо. А хэрвээ энийг нь дэмжчих юм бол нөгөө газар болдог тий хөрсөө бохирдуулдаг тэр юм чинь байхгүй болоод дээрс нь бидний хаях гад байгаа тэр зүйл чинь өөрөө биднэрт ахуй амьдрал маш хэрэгтэй буцаагаад түүхийд болоод ирэх нэ гэж би ойлгож байна зөв. Үндсэн санаа том юм санаад байгаа санаа маань үндсэн санаа маань энэ. Уул нэнийг ингээд ажил болгоо явуучих юм бол ер нь бас гайгүй шүү. Тэгээд ажил болгож явахын тулд та хэд маань ямар арга хэмжээ авав, энэ тэнд очиж уулзуу, төсөлд юу барьсан юм уу? Ер нь яг энийг хэрэгжүүлэхийн тулд ямар нэг арга хэмжээ авсан уу? За нэг их хайртай. Үгүй яг манахаас бас зарим нэг улсууд маань явчлаа. Одоо энийг дэмжүүлэх гээд тэгэл эн чинь бас нэлийн бас л юутай шүү дээ. Одоо ингээл танил тал найз нөхөд юу албан тушаал нөгөө нам мамаараа бас ингээд сайн ингээ хөөцөлтөд явахгүй бол тэр чинь нэг л жоох бүтлэмтэл яваад байдгийг. Гэтэ ямар ч манайх хийгээд одоо туршилтын юмудаа бэлдээд ингээд хүнд үзүүлэх харуулхантай болцоо. Одоо энийг ингээд бид нэр ингэж хийж яана тэрийгээ тэгээд харах юм бол байж л одоо бэлэн болцсон контейнерыг аваад засаар нөгөө төлөвлөгөө тохиолуулаад оруулаад уул нь энэ чи их амралтай аваачаал ингээл нэг том юм шиг ерөөсөө шаардлага байхгүй. Контейнертэй өргөж авчаал тавина. Тэгээд тэр чинь бүх юм дотроос л явна шүү дээ. Одоо та түрүүнд гэсэн нэг сум гэж бодъё гэхэд одоо нэг сум 2-оос 8,000 хүнтэй гэсэн. За дунджтаад хоёулаа нэг 5,000 өрх айлтай сум байлаа ч одоо таны тэр хийсэн юм чинь нэг сум дээр хичнээн хэрэг болохын ер нь юм тооцоо судалгаанууд нь ямар том уу эсвэл таасад гайгүй гэлээ л дээ. Гайгүй жижиг гээ. Тэгээд нэг суман дээр нэг л байх хангалттай. Оо тийм үү. Тий. Тэр чи өөр нэг сумын тэр хогийг одоо ингээд юу яхад ах шаардлага байхгүй. Бөөнд нь аваачаал сар болгоод хашаа дотор ингээд манруулжод үнсээ өртөлтөнд ингээд манруулаад ах шаардлага байхгүй шүү дээ. Бүгдийг нийлүүлж аваачаал юунд авчихна. Тэр нэг ч контейнертэй аваачаал өгнө шүү дээ. Одоо тэр чинь за жишээлбэл за Хинтээ аймаг гэж бай тээ. Хинтээ аймгийн нэг сум дээр нь контейнер чинь байрлана шүү дээ. Тэгэхээр хүмүүс нь тийшээ авчид өгчих юм уу? Ер нь засаж авчид өгч болно. Бид нар ч бүр дээрээс нь тэрэндээ тааруулаад юу нэг хогоо түгээд явахаар ачаад явахаар машин хийж байгаа. Оо за. Тий. Одоо тэр чинь нэгсэндээ эко машин л гэсэн. Бензин загтаан хосолсон тийм машин. Нэгсэндээ одоо дээр их кар гэж ярьдаг байсан. Тэгээд өөдөр кар гэдэг ус тийм хийж байгаа юм. Тэгээд тэн дээрээ ингээл тойроод өглөө явахад одоо ажлынхаа юмгаар зохицуулж юм орой ч юм уу тойроо яваад нөгөөдх нь тэр ачаатайгаа ирээл нөгөө түргээ хийгээл тэгэл нөгөөдх нь зураг болоо гарах байхгүй. Нөгөө нэг та нар өөрснөө машин хийгээд тэгээд нөгөө иргэд очих шаардлагагүй айлуудаараа яваад хогоо аваад чинь очиод нөгөө юм хийчих гэсэн. Бүр ийм нарийн уганд байгаа. Бүгдийг нь уул эндээ хийх. Бүгдийг нь эндээ одоо Монголд одоо хийж чадж байгаа гэдгийг уул нь үзүүлэх. Гэхдээ ийм л бол нэг үндсэн санаатай. Бүх юм эндээ хийгээд манайхан ч зарим нь одоо тэр юу мөнүүд чинь гаднаас нь сэлбэг авчираад ухсараад гээл эрхлэлийн хүүхдүүдийг ч тэр татлаасны хүүхдүүдийг ч тэр
юу яа гэдэг ингэж ерөөсөө болохгүй л дээ. Эндээ юмаа л хийж илүү байвал хаанаас аюугаа авчир нь хамаагүй ер нь бол Монголд үйлдвэрлэх нь чухал байгаа. Хамгийн гол нь тэр одоо бид нар чи дээх нь үед хятадаас нэг юм ингээл гадаадаас ч авсан одоо хятад юутай дээх нь үеийн одоо ингээл машинууд хүртэл даваалгасаар ингээл тэгэхэр чин гятлаг үйлдвэрлэж байгаа. Тэгээд бөөн худалдааны янз бүрийн хэрүүл болдог чинь хятад бүх юмыг копиддаг шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Бид нар яагаад копиж байгаад эхлээд эндээ эдийн засгаа өөдөн татах ч юм уу одоо ер нь хоолоо бид нар эндээ хийгээд идчих аргагүй зөвхөн заавалжгүй би завчраал тэрийг зөвсчил идэх үүрэгтэй юм шиг байж ах шаардлага байхгүй шүү дээ. Яг зөв, яг зөв. Тий. Тэгээд эндээ пиццагаа игээд ичдэг бол намарлаа байхгүй. Тэгэхгүй гадаадаас ирсэн пиццаг авчраад халаагаа зүсэд идэх чинь одоо алийн болго хэдэн жил тэгж тодлох юм бол тийм айгүй бас хүндрэлтэй л байгаа байхгүй. Таны хувьд одоо 96 оноос хойш ингээ явахдаа бизнесийн хувьд тий одоо мэдгүй уран бүтээлч гэж яриа хэлэхгүй. Гэтэл ямар нэг юм та үйлдвэрлээд бүтээгээ яваад бүтээгч хүний хувьд тусгарч исэн хэцүү асуудлууд юу вэ? Тэрийг яаж даван туудуу магадгүй одоо ингээ таны араас ингээ тантай би ч гэсэн хиймээр надад туслаач яга явж байгаа юм залуучууд байгаа. Ер нь юуг анхааруулж чухал юм? Юу нь хэцүү байдгийг? Ер нь юу л да. Ер нь залуучуудаа дэмжих тал дээр л бас сайн явах хэрэгтэй байна. Тэгэхгүй одоо ингээл заавалжгүй тэрэнд нэг барьцааны хөрөнгө барьцаа байх. Тэгэл нөгөө банкны юм ярьж байгаа тийм. Тэр нь надад айгүй хэцүү байгаа байхгүй юу? Юм авмаар байна, ажилуулмаар байна гэдэг. Би ч өөрөө ямар нэг хаалтар хүн зортой хүн биш. Төмрөөр төмөр хийгээд суучаад юм чинь. Хүн ирээ та надад зээлэр өгдөг байхгүй. Чид ихлэ зээлдэх юу гоолоо тэр би тэгээд яахгүй болоод би чамд нэг хийгээд өчгөн маргааш нөгөө мотор хөдөлтөж аваа гэхээр тэгээд танд өөрөө таны бизнес зогсчих гээд миний бизнес зогсож штэ. Тэгэхээр хоёлаа надад хоёулаас сайн хөөцөлж байгаад вэ гэдэг. Тэгэд энэ банк цаг маань одоо бас юу яадаг л хартыг нөө гадаадынхан чинь төслөөр зөвхөн хүний санаагаар л зээл өгдөг юм гэсэн. Би бол тэр тэндээс хөөсөлж үтсэн юм мэдэхгүй. Тэгэхээр тиймэрхүү байдал руу шилжчихвэл манайхан арай амар юм бол гэж боддог штэ. Тэгээ яаж тэрийг нь одоо юу баталгаанууд хийдэг. Бид нар бол юу яадаг л та өөрийнхөө талаас бол би сум орнуудад иргэдийн хурлын тэр рүү ханддаг. Хотоос ингэж манайх одоо ийм компани болохгүй бол танах хүнээ дэмжиж чадахгүй бол мөнгөө манайх руу шилжүүл манайх барьцааны одоо асуудлыг шийдээ. Тэгээд наад хүнийг ажилтай байлгаж үзээч. Тэгээд нөгөөдөг чи яг одоо сүмгжүүл санал хэдэн дөр явууллаа гэх тэгэхээр манайх нөгөөдөг чи очиод нөгөөдөг нануу төрөмжийн яаж чигээр иймэрхүү үед хэцүү байдаг учраас бид нэ араас нь аягүй анхаарал тавьчихдаг нөгөөний араас. Тэгэл одоо яаж ийм хийж чи юм хийж чадахгүй бол ингээд уцаарай ингэж тэгэж чи санаа зовоод ах юм байхгүй асууж. За зарим нь бол яг одоо нэг зээл авах гээд нэг сайхан үйлдвэрүүд одоо манайд бас байна шүү дээ. Сайхан үйлдвэрүүд байна. Явхад очиод харахад бүтээгдэхүүн гаргахгүй. Зөвхөн тэр тоног төхөөрөмжүүдэд харуулаад тэгэл улсаас байна уу юунаас байна зээл мэл юм авдаг тийм үйлдвэрүүд байна шүү дээ. Тэр шиг чи аваачаад хашаанд аваач тавьчаад сумаас өгсөн зээлийн ахуухаа авчаад эрэлтөр мөнгө гэдэг бас жоохон юм их юм ааш дуусууч. Тэгээд овоолч байгаа. Гэл араас нь хөдлөлтэй ажил нь явж байгаа юм гэдэг анхаарал тавиал. За ер нь бол бид ярилцах цаг өндөрлөж байгаа. Гэтэ ямар ч гэсэн нөгөө нэг бүтээн хийсэн юмнууд ч юм бол би мэдчихэж байгаа. Одоо цаашдаа хийх гэж байгаа юм хогны те Монгол улсынхаа бас хоггүй цэвэр сэмсгэр байлгахын төлөө ингээд хийж бүтээгээд оролдоод ингээд явж байгаа танд бас үзэгчдийнхээ өмнөөс өөрийнхөө зүгээс бас талархаж байгаагаа илэрхийлье. Таны сансан зорьсон бүхэн ажил бүхэнд бүтэх болтугай гэж хүсэж өрөөё. За баярлалаа. За ингээд хэрхэн үзэгчтэй лайк гэж телевизийн өглөөний зочны ярилцлагын цаг маань энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдөр манай зочноор MGD компаниг үүсгэн байгуулагч захирал инженер механик инженер Отгонбаяр ах маань оролцлоо. Ингээд таны сансан бүхэн бүтэх болтугай. За баярлалаа. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.